одоо Монголын өмнө социализмын үед хэрэгжүүлж ирсэн тэгээ 5 жилийн төлөө эднийх одоо ерөөсөө гаргаж чинь тийм ээ. Тэгэхээр энэ 5 жилээр энэ айл төлөвлөгөөгөө гаргаад эдийн засгийн төлөвлөд явна гэдэг чинь ямар ч байсан богиноос дунд хугацаанд ямар явах гэдэг дүр зураг гаргачихад байна гэсэн. Тэгвэл бид нэр ямар хөгжлийн одоо бодлого төлөвлөлтийн тухай хуультай болсноороо ер нь бол чиг хандлага маань ямар шухан байх юм бэ гэдгийг тодорхойлоод явах боломжтой болж байгаа гэсэн. Мэдээч хэрэг түүнийхээ хүрээнд бол энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль батлагдсны дараа төлөвлөлт ямар шухан зарчмаар явагдахын төлөвлөлт дотроо энэ санхүүжилт дөнгөцөө Батцангал захирал хөрөнгө оруулалтын асуудлыг хүндэж ярьж байна л да. Хөрөнгө оруулалт яагаад би хөрөнгө оруулалтыг ингэж онцолж байна вэ гэхээр манай улс маань цаашдаа хөгжөд явж байгаа учраас хөгжлийг дагсан маш том хэмжээний одоо мяга төслүүд байна гарч ирж байна тийм үү. Тэгвэл энэ төслүүдийн санхүүжилт маань төлөвлөлт маань ямар зарчмаар явах юм бэ? Өнөөдөр бид нэр явж байгаа шиг жил болгон одоо улсын төсөв батлаад яваад ах юм уу гүм. Энэ маань улсын төсвийн одоо хүрээнд жилийн хугацаанд хараад яваад ах бодлого төсөл мөн үү биш үү? Яг бол энэ маань бол улс орны хэмжээний үндэсний хэмжээний ажил бодолтой төслүүд учраас үнийг аль хэсгийг нь улсын төсвөөр санхүүжүүлж явахын, аль хэсгийг нь дунд хугацааны одоо урт хугацаатай тий хөрөнгө оруулалтаар шийдэхин, аль хэсгийг нь одоо улс болон төрийн хувийн одоо төр улан хувийн хвшин түншлэлийн асуудлаар шийдэж явах юм бэ гэдэг энэ бас зарчмын одоо шинжтэй томоохон асуудлууд бас энэ хуулийг батлагдаж гарснаар бий болох үндэс суурин бүрднэ гэж үзэж байгаа учраас их чухал хууль гэж бодож байна. За баярлалаа манай студийн цаг дуусч байна. Тэгэхээр өнөөдөр одоо 2 сарын 1-ний өдөр манай студид сууж Монгол Улсын хөгжлийн тухай одоо ярьсан та бүхний одоо ярьсан их сонирхолтой болоо. Өнөөдөр хаврын тэргуун сар ирж байгаа. Ялангуяа монголчууд бас энэ сарыг одоо бэлгшээдэг, өрн талаа хавар цаг хамгийн сайхан одоо бүхнийг одоо амьд бүхэн одоо дэлбэлдэг тийм сайхан сар гэж хэлдэг. Тэгэхээр та бүхэн ч сар шиндээ сайхан шинлээрээ тэгэхээр Монгол Улс хөгжин бадрах болтугай гэсэн сайхан ярилаар нэвтрүүлгээ өндөрлөж байна. Анхааран үзсэн үзэгчдэнд баярлалаа.